замаар тооцсон өөрөө боломжит хэмжээгээр бэлтгэгдээгүй юм болов. За эргээд нөгөө цаг үеийнхаа нөхцөл байдалтай бас уялдуулж мал махны нийлүүлэлтийн хамгийн одоо их үе гэдэг юм уу. За үүний хамгийн боломжит доод хугацаанд одоо бэлдэж чадаагүй 11 сард нөгөө эд үйлдвэрүүд одоо махны нөөцөө бэлддэг. За хүн ам өөрсдөө өвлийнхээ одоо жиг бэлддэг цаг хугацаатай бас давхцсан асуудал байгаа шиг байна. Одоо махны үнийг нийлүүлэлтийг аваад үзэхээр одоо 6 сарын сүүлээс 8 сарын сүүл 9 сарын 1 хүртэл хамгийн одоо их нийлүүлэгддэг цаг үе. Хамгийн үнэн хамгийн одоо боломжит доод зэгтээ хүрч идэг энэ үе байгаа. Болж игэл энэ хугацаанд одоо аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкар дамжиж байгаа тэр зээлээ олох асуудлуудыг эрт шийдвэрлэж эрт нөөцөө бэлтгэх ийм шаардлага байгаад байгаа. Ялангуяа энэ жилийн тухайд харах юм бол өнгөрсөн жил бас зуудын эрсдэл нэлээдгүй одоо өндөр гарсан. Баруун бүсийн аймагуд, за төвийн бүсийн зарим аймагуудад үүнтэй холбоотой өнгөрсөн жил бас орон нутгад мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр бол нэлээд ажиллаж экспортын орлого ч гэсэн төдий хэмжээгээр бас нэмэгдсэн юм үзүүлэлт байгаа. За энэ жилийн хаврын нөхцөл байдлыг одоо орон нутгаар ажиллаад явж байхад хаваржилт нэлээд гандуу хуурай, малын ногоо идэх байдал нэлээд хоошоо сунах юм нөхцөл байдалтай байгаа. Энэ цаг үед бол одоо малчид мал махаа зах зээлд нийлүүлэх нь одоо их бага байдаг. Ер нь яг энэ 4 сараас энэ 5 сарын сүүл хүртэл махны өнгөрсөн хугацаанд бол хамгийн мах бол одоо хамгийн өндөр очдөг юм цаг хугацаа. 6 сарын эхнээс зах зээл дээр одоо махан бүтээгдэхүүн мал эдийн засгийн эргэлтэнд ороод зах зээлд нийлүүлэгдээд ирнэ. Тэгэхээр үн одоо докторч явах болоо гэсэн юм тооцоотой байгаа. Нөгөө талдаа махны үн нэмэгдэх асуудал нь одоо малчит талдаа бас их эерэг үзүүлэлтийн нөлөөтэй байгаад байдаг. За хүн ам одоо суршилжтэй хоцорын газруудад бол одоо худалдаа авах чадвартай холбоотой махны үнийн асуудал нэлээд хүндээр тусдаг. Энэ жилийн тухайд бас мал аж ахуйн салбар дээр ноолуурын үн ханш бас харьцангуй өндөр гарсан. Малчтын тухайд ч гэсэн бэлэн мөнгөний орлого харьцангуй гайгүй байгаа учраас бас зах зээлд мал махаа нийлүүлэх нь одоо бага байна уу гэсэн юм тооцоо судалгаа гарч байгаа. За энэ оны экспортын гүйцэтгэлээр нэг 3.7 мянган тонн адууны мах, 40 тонн нөхрийн мах, 2.2 мянган тонн хоньны мах, за 6.7 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, за 4 мянган тонн дайвар бүтээгдэхүүн гээд нийтдээ нэг 13 мянган тонн махан бүтээгдэхүүн экспортод гарсан байгаа.